Яг одоо хаана явж байгаа? За тэгвэл тэгэл та. Шууд тааралдаал, шууд директээ, шууд их хийдгөө. Энэ вино уугаад яваад байна гэж бодож байна уу те? Гүйлдээ. Ансны шүүс найруулад ингээд ансны юм уу цэцганы цэвэр жимсийг буталж агаад найруулад тэгээ ингээд жоохон шимээд уугаад явах юм бол дархлаа сайжраад энэ яг намрын жиндүү болж байгаа энэ үед бол нөгөө ханаа томноос сэргийлдэг хамгийн гайхалтай байгалийн юм шүү дээ. Ямар нэгэн бүтээгдэхүүн сурчлаагүй учраас нөгөө юуг нь хуулц яарлаг гин. Тэгээд вино уугаад явах юм бол 5 жилээр шоронд орох маргадлалтай. Ямар нэг юм балгасан тохиолдолд жолооны ар битээ суугаарай. Гэхдээ нэг ийм байд юм бэлээ. Герман, Англи, Францын автомашин жолоодохдоо алкогол хэрэглэсэн тал дээрх одоо хуулийн үндэслэлүүд заалтууд дээр ер нь аливаа нэгэн хуулийн заалт дээр хэрвээ хууль нь одоо яг тэр үйлдсэн гинт хэрэгээсээ буюу зөрчлийн ч гэдэм үү хэрэгээсээ одоо хит их давж тийм ээ хүндрүүлж ингэж ял төлөвлөх юм бол хуулиндаа зааж өгөх юм бол дагаад сөрөг үр дагавар гарах ийм одоо боломжтой сөрөг үр дагаврууд гардаг гэсэн ийм зүйл байна. Жишээлбэл 5 жилээр өнөртүүлсэн хүнийг 20-ноо тэгж торгоно гэх юм бол зөрөөд нөгөө цагдаагаа авилгадах байд юм уу ямар нэгэн дарга танил бүх нүгсүү арга саам хэрэглэх их мөнгөөр авилгадах зэргээр одоо ингээд ийм хар бараан сөрөг үр дагавар гарна. Тэгээд энэ ямар нэгэн хуулийг батлахтаа гадны өндөр хөгжилтэй орнууд юуг баримталдаг вэ гэхээр эхлээд хууль хэрэгжих боломжтой юу гэд хууль зүйн яамтайгаа ярьдаг. Дараа нь хэрэгжсэний дараа ямар нэгэн санхүүгийн өөр хүндрэлүүд гарч ирэх юм уу санхүүгийн яамтайгаа ярьдаг. За энэний дараа хөдөлмөр хамгааллын яам ч юм уу нийгмийн хамгааллын энэ яамтайгаа ярьдаг. Буцаад одоо энэ хууль хэрэгжээд хүмүүсийг ингээд торгох юм ба шийдэх юм бол хорих юм бол ямар нэгэн өөр сөрөг үр дагавар гарах уу гэдэг ингээд 3-4 яамны одоо хооронд яриа үүсч ямар нэгэн хууль батлагддсан байлээ шүү. Манайхан бас үүнийг дарга нар анхаарна үст тийм ээ надаар юу хэлүүлдэг мэдж байгаа л хөт. Арих хуухан зөв гэж байгаа юм биш. Арих хуучаад битгий машин барь гэж. дан дан Dashing through the snow, the very goat. Үйл болгон ч ерөөсө тодорхой болчлаа шүү дээ. Юу ч яриа нэг энд ирсэн нэг нөхөртэй уулзсан. Өнөөдөр бол эр зөргийн тодорхойлолтод багтах гоо үзэгслэнгийн огтыг нь найруулагч нэг тим хүнтэй уулзах гэж байна. Мэдгүй одоо энэ лаунжд сууж ин гэж байх уу? Галаа юу? Гарахтай хилцэн байдаг. Зүгээр харсан юм болов? Өнчи чи ийм гоё юм. Ай. Ихэм найруулагч. Би харин хүнээ таньж гин үү? Гэхдээ би хүнээс таних нь бол таньнаа. Юм юм шүү. Дууг чинь дуулаад аялал явж ийлаа штэ. Сайн уу? Сайхан намарч гин үү? За. Шууд энийг зүүч. Царайлаг шүү чи нэрээ. Янзын царайлаг амт шүү. Энийг нь оцсохгүй бол салхинд дандан гэдэг юм. За, кичнээн 3-4 жил уулзаагүй юм байна шүү. Тэ? Алишаа хамгийн төлөвлөд
Шинэ нэвтрүүлэг очоод. Тий. Тэгээ салахгүй очоод үзэх шүү Тэгсэн дээ. шүү дээ. Ээ шууд яваад байгаа юм уу? Шууд явж гин. Аа. Тий. За нэг үнэрлэл чи ойр дуулзаагүй юм байна да. Тоглолтод нь амжилт хүсье да. За баярлалаа. Тэрхтээ үн зүсүүлээгүй юм байна. Гоё байна. Оо тийм үү. Ойр доо. Ойр доо. 26 тоглолтоо их гэж байгаа. Тэгээд тоглолтод нь амжилт хүсээд нэг 2 3 даалгавартай ирсэн. За. Энэ цамцаа күртгэ талчих. Бүр тулж байгаа үзэж байна те. Тэгээ одоо үндсэн юмд орё дөө. За үндсэн юм нь юу юм бэ? Үгүй ээ үндсэн юм нь хөгжилтэй юм шүү дээ ерөөс. За. Нэвтрүүлэг ингэдгийн сошиал дээр бичсэн постноос нь янз бүрийн юмнуудыг түүж аваад тэгэл ухаж асуугаад яг энэ өөрийн чинь ингээ үзэл бодол мөн үү тэр тухайн үед яасан юм аас ингээл ухаа явчихдаг. Тэгээ хөгжилтэй маягийн юмнууд баг. Оо тэг гиснээс уучлаарай бид нүрч болж байна уу? Нөгөө харахад нэмгэн За би нэг яа та. Мано. За бэж анхны нэг нэвтрүүлэгт оролцоод байна. амар ганган кейс мэс. Эмгтэн кейс гэдэг чи одоо гэхдээ энэ гар утасны кейс биш үү? Биш. Аа. За, ингэсэ харахад нэмгэн өмссөн үг нь баг мэддэхгүй. Тэрког бол арай зузаан. Хүн хараад шууд мэдээд азартаад байхгүй. 80-аад оных гэдгийг зарлаад байх үргөө тийм дотор өмнө таана байна гэж. Одоо яг энэ хажуудалд энэ пост ч тэр чигээр бүтнээрээ гарч байгаа. Тэгээ тэрийг олсноо. 80-аад оных Одоогүй одоо нэгээд ингээ гүрийгээ дараад яваад байна. 80-аад оных гэдгийг зарлаад байхааргүй гэдэг байгаа шүү дээ. Тий. Одоо 80-аад он хүмүүс чинь Facebook дээр тэх юм ба штэ. Шинэ 80-аад оныхон энэ дотоодондоо орчоо байгаа. Тий, тэгээд байгаа штэ. Тэгэн гоо чи би чи бас нэг тий жоохон хулигчих га үзээд байгаа. Тэгээ олоогүй одоо нүцгнээрээ 90-ад оных шиг явж шүү. Тий. Тэгээ үзээд байгаа байхгүй. Тэгээд бас хүн хараад мэдгэтгэхэргүй гэдэг байгаа маа. Юу ч дотор өмсөөгүй юм шигээр тий ингээд ингээ харахаар тэгсэн мөртлөө торког бодох юм бол арай жоохон зузаан. Бас даарж болохгүй шүү дээ тий. Дааруулахгүй гэдэг. Good Baby компаниас надад 60 мянган төгрөг өгсөн байгаа. Тэгээд 5 асуултыг явуулсан байгаа. Та хоёр зөв хариулж чадах юм бол нэг асуулт нь биш ингэсэн 6 асуулт өгөх юм байна. Одоо нөгөө намайг хэлэнгүүт шууд мессенжерээр явуулна асуултаа. Нэг асуулт нь 10 мянган төгрөг шүү. Тэгээд хоцсон мөнгөөрөө хоол идэрэй гэсэн. Хоол идэх одоо 2 цаг болж байгаа учраас юм идсэн үү? Идээгүй шүү дээ амжаагүй. Энэ дундуур ингээ явж байгаад хоцсон мөнгөөрөө юм гэхдээ мөнгө хожих нь үгүй юу л гэдэг. Энд идүүд гоё хямдхан босох юм байна да. Энд би энэ дээрээс нэг сайхан хоол идчихвэл гэж бодоод. За тэгээд шууд ажилдаа ороод явна. Тэгэнгүүтээ асуучаад явж байгаад тийшээ яваад өнөөдөр шагналтай ч юм уу төрдөө өсүүлсэн ч юм уу нэг тийм гоё өдөр юм шиг байна. Ингээл бөөн хүндэд харуул маруул болчих. Үгүй билет авчих гэсэн мөлөө. Тий, билет авсан. Тэгэнгүүтээ хэлчихэж болно шүү дээ. Хэлчихэж болно. Эсвэл зүгээр ингээ үзүүлбэл гоё юм. Дүү ирж байгаа дүү машинаар авчих. Тэгээд энэ дундаас хоёулаа яг төв талбайдаар зогсож байгаад сайхан ингээд дуугаад болонгууд хин би хэлчин заяа. За ингээд манай наран зогцтой энэ зүг дуусан эхний үнд шууд энэ хоёр билетийг өглөө шүү гэх тэгэнгүүт нэг зоригтой нь хурж ирээ зүг дуулж чадах юм бол билет авч чадахгүй бол би тоглолтоо үзнэ л гэж. Тэгээд өдид одоо уулын цагаан үс илбэршмээр юм улам харлаалах юм гин Гүр нэр юм чи. Минийхт бол одоо ерөөсөө ингээд сайхан мөнгөн сар буугаад эхэлсэн билээ ч явсан. Чинийх бол улам харлаад байх чи юуных вэ? Гүй энэ одоо арай баг Бенжамин Баатан болж байгаа шүү. Одоо тэр зүгээр өөрийгөө л хөгжөөж байгаа шүү. Тэгээд хаяа нэг тэр нэг тийм зоригтойч биш. Зүгээр л өөрийгөө л хөгжөөж л. Логикийн чимшиг, хошин чимшиг асуулт бол. Тэгэхээр хоёр талаар нь л бодно гэсэн үг. 1 минутын хугацаанд бодно. За, эхний асуулт. Good Baby компаниас нэг асуултыг 100000 төгрөгөөр үнэлсэн. Арай бага үнэлсэн үү? 20 зүгээр үү? За, нэгэн ир өрөөнийхөө цонхыг онгойлгосноос олж маш олон хүний амийг хохироож насаараа хоригдох ял авчээ гинэ. Энэ юу болсон бэ? Яасан бэ? Цаг явсаа. Өрөөнийхөө цанхыг онгойлгосон. Өрөөний цонхыг ч юм уу те өрөөнийхөө цонхыг. Маш ноцтой 6 дахь ажлыг хийж байгаа л жоохон халанцсан хүн сэрсэн болоод 6 дахь ажил гэдэг 6 тоотой ажил хийж байгаад цонхоо нээлээ гэж хэлсэн чи харин байгууллагын хаалганы чиж. Ажилч нь үүдэн зогсчихсан байна. Амари барилгүй юм да. За өөр юу болох вэ? Вариант байна уу? Өөрөө би ер нь одоо ингэж за кексжсэн чинь цонхоо нээх юм бол олон хүн аим өргөх юм.
Цонхон за амин өргөдөг Тийм хөлөөний тохиолдол байна уу чамд? Мэдгүй байхгүй. Зүгээр амин өргөдсөн байлоо. Амир юунд орсон гэж бодсон байхгүй. Амир сенсац тарсан гэж бодсон. За зүгээр өөр юу ажиллах вэ? Онгоцны цонх нийцсэн болов. Онгоцны цонх уу? 0 0-ийн цонх мог нийцсэн. За цаг дууссан. Яг эцсийн хариулт. Яана ямар амир. Би бас энэ 10,000-аар чи хооллох юм байгаа шүү дээ. Зөв хариулчихвал те. Миний мөнгнөөс хасагтана л гэсэн үг. За болохгүй би өөрөө дааж хоол идье. Өөрөө даахгүй Нээсэн Good Baby үлдээд. компаниас хоригдсан. Бидний мөнгөөр л идэрэй гэсэн. Аа, За за. зөв хариулт нь бол нөгөө шумбагч онгоц байсан юм байна. Тэгээд шумбагч онгоцны цонхыг нэгээд тэр шумбагч онгоц яг гоо зүгээр л хошин лог гэж асуулталтаа шумбагч онгоцны цонх байгаад тэр нь нээгдэнч гэж юу ах вэ те. За тэгээд одоо буруу хариулсан л гэж Тэгээ үзчихээс. онгоцсон гэж би бол хэлсэн байж. За тэгвэл 5,000-ын надахтай ах хоёулаа За тавтай. тэггүй 2500-аар нэг хуушир авчихдаг юм дээ. За хоёр дахь асуулт. Яма 9 нас хүрээд яадаг вэ? Яма өгдөг. Үгдэг. За тэнцтэй ямар сонир бөөрөнх юм болчихоо. Хөгшин ямалаа чи одоо заадлахаас өөр яах вэ? 9 настай амтны чи одоо эдгээс өөр яах юм? Ер нь Хөрөхгүй. буруу гэж авсан зөв юм байна. Хариултыг бол Тийм үү? буруу гэж авахгүй болохгүй. Яагаад гэвэл хариу зөв хариулт нь шүү дээ тий. Нөгөө хошин бөгөөд логикийн асуудал учраас яма 9 нас хүрээд яадаг вэ гингүүт азан таарвал 10 нас хүрдэгэ гэсэн хариулт байгаа. За. Уруу л одоо таарчлаа л да. Хөөш эдэр чи ямар сонин асуулт тавьд юм бэ? Амир амархан юм шиг мөртлөө амир. Амархан юм шүү. Яма чи ер нь бол 9 настай ямаг ямар амтан цааш нас толгор дээ. Төрөгчгүй секс хийж чадахгүй. Одоо бай тийм ороод. Чи яатсан юм бэ? яа чавэ. Энийг орохгүй байхаа яатсан микро онцсон ч тийм. Би ч одоо тэгээд бүхэл юмыг оруулцдаг хүн шүү дээ. Яана тоглосон шүү. Тоглоогүй. За хөлөг за үндсэн ажилд орё. Хөлөг онгоцны шат тийм ээ. Уснаас 10 м өндөр байг нэ. Хөлөг онгоцны шат нь уснаас 10 м өндөр байгаа юм байна. Усны төвшин цагт 4 м-ээр нэмэгдэж байв. За. Усны төвшин цагт 4 м-ээр нэмэгдээд байна шүү дээ, тийм. За. Хэдэн цагийн дараа шат усанд хүрэх вэ? За жи. Хөлөг онгоцны шат шүү. Хэд үлээ дэш нэ? 10 м лөө. Тий 10 м. За, тэгэхээр- Тэгэхээр юу юм байна л та бодоод байсан чинь усан онгоц дээшлээд байна. Тэгэхээр нөгөө шатманаас дээшлээд байна. Тэ? Цонхоор дагаал дээшлээд байна. Зөв. Тэгэхээр ер нь бол хүрх боломжгүй юм биш шүү л гэж бодож байна уу? Тий, усны төвшин дээшлээд байгаа тусам усан онгоц дагад дээшлээд ингээд Шатн шатн ингээд дээшлээд өөрт байна гэсэн үг. Тий. нь Тэгэхээр аа. усанд хүрэхгүй. За, ямар ч байсан. За, яана нэг 10 цасыг хожлоо шүү дээ. 10 гаар юу гэх юм бэ гэхгүй. Тийм ээ, ус уулгүй хэр урдаа явж чаддаг вэ гэж юм. Тийм ээ юу? Тий. Шууд асуудж яадаг үстэй. Тийм ээ чи нөгөө бүхэндээ амар хадгалдаг гэсэн За. шүү дээ. 60 хоног гэдэг баха. Мөн үү? 60 хоногоо тийм ээ ус уу. Биш нэг жоох бодож бодохгүй мó ер нь. Би бас юу яа штэ. Минут хүлээ штэ. Тэгээд эцсийн харилцаанд авчиж байгаа юм уу? Тий. Тийм ээ. Тийм ээ бүхэндээ хадгалдаг гэсэн. Би 60 хоногоос 2 сард сонсч ирсэн юм байна. За тэгээд хоол идэж чадахгүй бол тэгээд Бохно гэж үү? одоо хойхнэ гэх бодлоо би өөрөө хаамд идэх ячөө. Аваад өгчээ гэж үү? За би одоо нэг бас эмгтээ өмнөр даалгатлаа ч бас тий бас. Дашаарч өгнө нэ. Башаа орчоод шүү бас одоо энэ асуултанд хариулж Яна чадахгүй бол. би ямар тэнийг би бол айгүй сайн гэж боддیں۔ Доор. За цаг болсон. Чи намайг сандраагаад байна. Тийм ээ байж Уран тээ. Ус уулгүй хатаж өгтлээ явдаг юм байна. Хүн өгтлээ. Ойлгомжтой шүү. Уг нь бол тэ ямар Ер нь аливаа амтан ус уулгүй үхэн өгтлээ явах юм байна л тийм да. ээ. Тэг уг нь ч тийм биш ямар тийм юм. За. Юу өөскөө дээр нөгөө нэг юма төрсөн нөө. Амар том алдаа гаргахаас өмнө. Өөскөөг чааваас ингээл байнга бүр ингээд Гэтэ өөскөө та ер нь хин арай илүү их тийм чадаад байна нэг чийл арай илүү их хорлоод байх шиг байна да тий. Нөгөөх нь бол нэг сошиал бас идэвхтэй биш юм аа. Тий, манай тэр чин тэгээд хүн нодарчиж байсан, цогчж байсан, яачж байсан ингээ сайхан ингээ ус ууцсан тэмээ шиг үү. Гээ сайхан. Ингээ вэж идэв штэ манай хүн чинь. Амар хүн штэ. Сайхан харахад ч их сайхан хүн шүү дээ. Ингээд. Тэг би өөскөгийн нэг юм гаргахад байдаг. Одоо ингээ өөскөө ингээ хот дотор явж байгаа заяа. Тэг таа хүн ингээ анзаарал заяа. Манай өөскөгийн хот дотор явж байгаа заяа. Яг юу хийгээ явж ийн ихээр зүгээр л. Зүгээр юу хийгээ хот дотор яваад байгаа юм бэ бүгдлэрээ өөсгөө гэдэм штэ. Зүгээр л яваа л зүгээр л. Тэг хүнтэй уулзах гэдэг. Жинхэнтэй уулздаг ихээр гүй яах вэ гэдэг. Яг юмаа ярихгүй заяа. Юу дээрдгүй чи хинтээ уулзсан.
Тэгээд их том алдаа гаргахаас өмнө нөгөөхөө энэ хажуу талын хүн дээр туршчих уу гэдэг байгаа байхгүй. Тэгээ нөгөөх нь ч аваад энэ зураг нь ингээд ийм царайтай туршуулах гэж Тэр том туршуулах бай. Тэр том алдаа гэдэг нь энэ хотын бүгдрийг өсгөөд байгаа биш үү гэдэг. Тэгээ ер нь бол тийм тий. Яг сумандаа яваа юм шиг явж идэв ч цаа чи нэг өглөө гараад ингээд Яармгийнхан одоо манайхан бол ойлгочлаа байгаа хэл та. Зарим нь бас мэдгүй юм байж магадгүй. Подтексттэй юу пост нэг нөхөр их том алдаа гаргахаас өмнө Яармгийнхныг хаанхыг гинэ туршилтанд оруулна гэж тэгсэн. донгоссон шүү дээ. Тэгсэн. Тэрийг л одоо подтекст хийх байх гэж бодож байгаа шүү дээ. Тэгээ би харин гайхаад байгаа тэр улс төрчдийг айгүй гайхаад байгаа. Хэлэх үгээ боддггүй юм уу? Эсвэл бол хэлснийхээ дараа боддгийм үү? Тэрийг юусаа гайхаад байгаа байхгүй. Дураараа дүргэж дунд чимгөрөж эргэж байгааг нэр нь Хилчээд дараа нь бодоод байгаа шүү. Дараа нь ч бодгоо байсан шүү дээ. Бид нар л бодоод байгаа болохоос хилчээр хайчихж байгаа юм шүү. Эсвэл хилчээд хайчаад. Ингээд тэгж л ойлгож байгаа. Тэгээд үнэхээр зөв үрж байгаа байхгүй. Хар цагаан хоёр талын хаан дайтаж байна гинэ. Хар хаан маргаашийн шийдвэрлэх турлаанд өөрийгөө яах ялах болов гэд унтаж чадсангүй. Тэгээд тэр үүрээр гадагшаа гарахтаа үүднийхээ харуулаас би өнөөдөр ялж чадах уу? Чи юу гэж бодож байна гэсэн чинь нөгөө үүднийх нь харуулна. Ихэм ноёнтон хаантаа та өнөөдөр ялж чаднаа. Яагаад гэвэл би таныг урд чинь ялж байгаагаар зүүдэлсэн гэдэг аахгүй. Тэгсэн чинь хаан маш хилэгнэж нөгөө харуулыг цаадалсан байна. Яагаад? Цагаантай л учир байна да тий. Мэдгүй цагийн бол явсан. Цагаантлын хаантай л учир байна да. Цагаантлын хаан яач вэ? Өө энэ дуу яасан бэ? За ямар юм бэ ч тий. Хоол идэхгүй байна уу? Яах вэ? Идэхгүй байл та. Дуулах уу? Дуулах. Хитэн төгрөг олцдоггүй дуулж олох уу? Дуулж энэ хүнийг нэг хоол идүүлнэ үү? Яас ицсэн бэ ч та. Дүүлнэ. Цагаан магаантай ч л учир байна. Яас юм бол. Цагааны зарц исэн юм болов уу? За цаг дууссан. Ийм байна. Харуулаасаа асуусан шүү дээ үүднийхээ харуулаас гарч авангуудаа хаан. Тэгсэн чинь харуул нь би таныг ялж байгаагаар зүгдэлсэн гэж тэнэгцсэн бохоггүй. Харуул унтах ёсгүй. Үүднийг нь харуул. Тэгсэн чинь энэ нош яхаараа унттیں۔ Стаг цаазал гэсэн. Урчин бүр зүүдэлтэй унтсан байна гэдэг. Ямар тийм биш. Зүүдлээд хаанаага ялж ийн малж ийн За наадсад ч өстой гоё асуулт шүү. Наадах би харин өстой айку сат гэж боддог найзуудаас асууна. За Good Baby компаниас ингээ 15,000. За ингээ ийшээ явъя та. Явах уу? Аа тэгээ. Энэ ингэсэн байгаа. Араас нь холбоод л метро байх чинь сэтгээч гэдэг аахгүй. Хитэн манай хэд ногоо. Алдарт ногоо. Араас нь холбочвол нөгөө нэг ил зам дээр явдаг гадна нөгөө нүхэн доогуур биш дээгүүр явдаг нэг метро байдаг шүү дээ гадаад. Тэр шиг болох уу яг манай ногоонод? Уг нь жоо салж унаад одоо өнгөө чаачихгүй байгаа. Үгүй манай Монгол Улаанбаатарт бол тэр дээгүүр явдаг метро нь арай жоохон ингээ хэрвээ ингээ би тэгж бодоод байгаа байхгүй. Хэдэн баг нь ингээ босож байгаа тэгээ дээгүүр явдаг метро байхгүй бол 100 болгон газраа ухтын юм чи энэ доотлын нэг хэдэн магистралоор бүгдийг байхгүй боллоо. Метро барьчих гэж 100 болохоор ухаад нөгөө метроныхоо юу нүхийг засч иргээ бүгдийг нь ухаж байна. Яг энэ доотлоор метро тавина гэхээр надад нэг ууж өгөхгүй байгаа байхгүй. Наадах ийм тайлбар өстой ойр зөнсөөгөө байж ойр. Дээгүүр нэг боломжтой юм. Гэхдээ манай ногоо боломжтой санагдаад байгаа байхгүй. Манай ногоонууд чи вээгүй штэ. Залгаад яагаад хайцсан байна гэлээ. Тэд нар чи ингээд бүгднийг залгаа метро болгосон чи явж байгаа голдоо бүгдээрээ нурж унаад тэгээд харин тий ганцаараа явж исэн баг үлзийтэй байгаа. Гэтэ нутаг буцсан баха тий. Би энэ юуг талбай энэ хоолыг бас гоё гэж боддог. Би заримдаа солонгос ч метод ч юм аваад гоо гудамжны хоол идэлсэн гэж боддог. Сүүжиг мөрж уугаад өөрөж хараад би ч яг өөрж хараад тий. Тэгж боддоо шүү дээ. Энд чинь бас манай бас хөөрхөн жижигхэн ч гэсэн яах вэ? Бас хүмүүс ажиадаа тайлчих шүү дээ. Энэ цаг урт намар тий. Урт намар болж өдөр ирээд одоо чинь солонгос хоёр хүн ингээ банштай шүлөөж байгаа байхгүй айгуу гоё. Яг өөрөө яг солонгос гэдэг нь яг яаж мэдээ вэ гэж. Оо, солонгос л шиг байна шүү дээ. Царайных нь байдлыг хараад. За тэгээд гоё бөөрнг хөшөрдөл та. Хүү ямар хөөрх юм бэ? Ямар ч гоё залуучууд өвдөө. Мөш гадаа гэж хоол идчих чинь гоё юм биш үү? Ойр гэж. Би энэ зүүн нөгөө их ажилтай ясаар хагаад ингэж гол молын ирдээр ч юм уу өөртөө зориулж гадаа хоол идэв хүмүүс. Өө тийм. Янз бүрийн асуулт хэрвээ яахгүй таалагдахгүй бол энийг болж вэ гэдэг яагаад. Оо зүгээр шүү.
Одоосын бүрэн коосоо идээгөө баг хичнээн төсөөл болсон юм би. Юунасаа? Одооны яг бүрэн коосоо ирсэн ихтэй хуанцсан гэсэн. Харин тийм. Яг ингэж гудамжинд ингэж яасаахаа агаар магаар амьслаад аюу хүмүүнтэй суугаад коосоо итэрч яасан сайхан байж. Энэ бүр илгийг авна. Яг сайхан төвлөрөөд энэ хажуудлыг уншаарай манайхаа. Хэрвээ галаагийн энэ постыг уншаагүй бол хүүгээ хичээлд нь хүргэж өгчөө буцаа явж исэн түүхээсээ хаваалцаач. Тэгээд яг хажуудлал гарч байгаа л. Гэхдээ өөрөө амаараа бас яриул гоё шүү дээ. Үгүй тэр ингэсэн юм аа. Хүүхэн бол бүр гайханаас нь. Үгүй тэр ингэсэн юм аа. Би зүгээр ингээд хүүгээ хичээлд нь хүргэж өгчөөд тэгээ ингээд буцаа явж исэн чинь нэг хүүхэн хажуугаар ингээд шахаж орж ирээд яг миний уртлын охиныг суугаараа гэд аваа явсан байхгүй юу. А тэгэхээр нь би зүгээр дотроо би тэгэж бодсон байхгүй юу. Би дагаж өсөж ороод яг тэр стенийг бодсон байхгүй юу. Аа зүгээр чи фантазлт юм байна тийм үү. Фантазлт бодонгуудаа тэрийгээ би биччихгүй юу. Одоо ингээд нөгөө бичих чадвараа сайжруулаад би нөгөө нэг юм богино өгүүлэг бичиж гээд байгаа шүү дээ. Яг тэрүүгээрээ би шууд пост болгоод биччихгүй юу. Мартахгүй тулд. Дараа тэгээд нэг юм орж ирэл ингээд тэрийгээ мартчих магадгүй шүү дээ. Тэгээд пост болгоод бичсэн чинь тэр нь хүмүүс амар инээгээд байсан байхгүй. Дараа нь би тэгээд бас их нэртэй загнуулсан шүү дээ. Чи одоо солиотой юм уу гэж. Балаа юм бичээд байгаа юм. Тэгээд чамаг тэгсэн гэж бодоод байна гэдэг. Чи өөрөө амтан дугаацсан бааз тэгээд чамаг нэг тийм мэдрэл мутаач юм шиг нэг уулгамч юм шиг хүмүүс тэгжил бодож байгаа шүү дээ. Би загнуулсан дараа. За одоогор ингээд дууны ертөнцид өөрийн тань өрсөлдөгч ер нь хэн байна? Хүү шамар амар үгэлт юм би асуусан юм. Үгүй байх дээ. Ер нь бол дууны ертөнцид биш амьдралын ертөнцид амьдрал дээр ч юм уу ямар нэгэн байдал хүний ерөөс өрсөлдөгч өөрөө л байдیں۔ Өөрөө л байд юм аа. Аа ямар амар өөргөн дээр гарна гэдэг чинь бол ер нь хэцүү үстэй. Өөрийгөө эвдэж, өөртөө өрсөлдөж, өөрийгөө ялан дийлнэ гэдэг бол хамгийн том хэцүү. Би одоо өөрийгөө ялсан хүний хувьд бол хэцүү гэдгийг мэдэж байгаа. А би бол өрсөлдөөл явж байна. Өдөө өнөрдгөөс харахад бол өөрөө бол ялсан байгаа юм байна. Би бол тэмцээл явж байна. Хоёлаа тэнд энэгээр ингээд нарлж байгаа хүмүүсээс сайхан 1-2 настай хүнийг баярлуулчих. Тэнд дугуй унаад дээр нь юмаа зараад явдаг бизнесмен эмээ байд юм байна. Бизнесмен эмээгээ баярлуулъя да. Бизнес вумен ахна шүү дээ. Би нэг чинь бас сайн уу нэ. сайхан намарч гин үү? Сайхан намарч. Та чи бүр аргатай юм уу? 8-гаа яг дээрээс нь эрүүл мэндэ дэмжээ явчих. Тийм шүү дээ. Яг үнэ эрүүл мэндэ. Нэг юу авчи. Эзэмний шүүс. Тэгээд энэ манай дууч наран зүгтийг та таньж байгаа өстэй тий. Дууч наран зүгт. Одоо дээлтэй бол хуцаа өмсөд танд юм аа. Боломжтой бол очиод ахныгаа тоглолтыг очиод үзээрэй. За баярлалаа. За тэгээд би бас 10 сарын 26-ны орой 19 цагт. За баярлалаа. Бархуу хулан хоёрыг болдож явахыг харсан би гэж. Сүүл нөгөө Бритний эгч маань гутаг барьж байгаад нэг аймаар савчлаа шүү дээ. Гэхдээ энэ бас маркетингийн юу гэж магадгүй л хардталтай байна. Арайч та тийм агуун олон юм үзсэн гинтхэн тийм TikTok хийхгүй байлгүүдээ гээд. Тэгсэн чинь чи гинт яаж тэрийг зүгээр өнгөрөөчихв бас те. Бархуу хулан хоёрыг болдож байгааг харсан гээд. Тэр хоёр тэгтээ жинкнээсээ болцвол яг яах вэ? Яг Бритний шиг тийм болох бах та. Бархуу хулан хоёр чи хоёулаа манай анги байхгүй. Тийм мэдэн шүү дээ. Тийм бид нар чинь нэг ангийнхан байхгүй. Тэгээд манай хоёр чинь ангида сурлагаараа чи номер 1 тийм ээ. Тэгэн гутаа царай зүс нуруу туруугаараач гэж. Тийм нуруу туруугаараач номер 1 тий. Тэгээ хоёулаа айгу гоё дуулна. Би энэ хоёрыг бүр хамт дуулаасаа гэж бодоод байгаа юм. Өө бүр. Тэгээд бараа амар гоё дуулна, хулан гоё дуулна тий. Энэ хоёрыг бас гоё дуулвал бас их гоё юм шиг санагдаад байгаа. Анхнаасаа угаасаа энэ хоёр жүжигчнийг би хосуулж тоглоосоо гэж боддог байсан байхгүй. Бүр ангид одоо 20 жилийн өмнө соёл урлагийн сургууль төгсөж байхдаа л би тэгж боддог байсан. Энэ хоёр ингээд хосоолоо тоглоод их гоё болох байх таа гэж боддог байсан. Тэгээд 20 жилийн дараа одоо сая л нэг боломж болцсон таарад Эмэгтэй гэс гэдэг кинон дээр энэ хоёр маань хосоолж тоглосон байхгүй. Би хулангагийн бол дуулахыг сонссон нөгөө та хоёрын дуу штэ. Тий. Би нэх гоё дуулж байгаа биз. Би чамайг биширсэн штэ. Чи ч угаасаа нөгөө бүгдээрээ бишрээрээ гэж байгаа дуулсан штэ тий. За одоо та нар бишэр гээд. Тэгээд та хоёрын дуулахыг сонссон тий. Одоо сайхан төв талбай дээрээсээ зөвлөгөө үзэж байгаа хүмүүстэй өвчмийн гişгээсээ ч юм уу дуу аялах уу? Аялуул яаж? Тэгээ. Гоё намар олж энэ жил Хотор шарнаар хийгээд тий.
урт намар болж байна. Илүү сартаа намарч гэж мэдэх юм тий. Сайхан намрын тухай дуу сайхан аялчих уу? Өнөөрөө галуун цоо хорсон голын усана мэлтгэнсэн ганган байгаад хосолсон гойхон намрын өнгө юм амутэрэнэгсэн арван сүргүүд наласан аргийн амтан чинчинсэн алтан номрын өнгө юм. За ингээд ялчгүй намрын урамсаас агаад. Нэг сайхан айраг байсан бол айрагтай газар руу одоо явж гэж худлаа да тий. За тоглолтын дараа нэг явъя да. За одоо нэг юм өөрсдийнхөө итгэл үнэмшилт хүндэтгэлтэй ханддаг хүмүүс бусдын итгэл үнэмшил бишрлийг яаж хүндлэх вэ дээ гэсэн байгаа. Энд дээр зүгээр нэг тийм сайхан тийм нөгөө папиг ирэхэд нэг баахан юу давлгаа яваад байсан шүү дээ. Гэсэн нэг мөвгөн гэл тэр ингээд мэдээж тэр дэлхийн тэр бум гаруй хүний итгэл үнэмшлээ өгдөг тэр шашны том тэргүй ирж хахад бол хүмүүсийн итгэл үнэмшилд хүндэтгэлтэй хандаас ял гэж өнцгөөс. Тэгээд тэндээс бас нэг өнцөг айгүй их анзаарсан та чи миний өгшөнд гэж анзаарсан уу юу? Одоо жишээ нь пап ирээд гүйг хааны загтлыг өглөө штэ. Тэгтэл бид нар энэ дээр өөрсдөн дээрээ манай монголчууд нэг зүйл анзаарсан болов гэж би бас бодсон. Тэр нь юу гэхээр Оросууд бидний түүхийг үгүйсгдэг тий. Бараг л зохиол гэл тий. Наа чи уран зохиол энэ төр гэл ингэдэг гэдэг шүү дээ. Тэгтэл пап ирэнгуудаа Монголын түүх үнэн юм а гэдгийг дэлхийн нийтэд хилээд өгчлөө шүү дээ. Энэ бол гайхамшигтай үйл явдал байсан. За хоёрдугаарт бид нар өөрсдөн дээрээ бас нэг бодох нэг зүйл гарсан миний зүгээр анзаарснаар тэр хүн одоо 700 жилийн 600 700 800 жилийн өмнөх тэр захлыг авчираад өгч явахад бидэнд их хаатын маань юу байна гэдэг асуудал. Нэртэй архинууд л баг шүү дээ. Тий. Энэ дээр бид нар амар том анализ хийж бодох хэрэгтэй юм шиг санагдсан шүү. Папиг явсны дараа сар гарны дараа Оросын төрийн төлөөлөгч ирээд яаж хандснаа бол бүгдээрээ тэр хоёрыг харьцуулаад харж ирсэн шүү дээ. Тэгээ бидний түүхийг бол тэгж их хүндэтгэн биширж хэдэн зуун жилийн дараа яг төсөөлж исэн шиг нэг тийм бодит давтамжтайгаар хүрэлцэн ирж энэ төр тий. Их сонин надад бол сонин санагддсан юм билээ. Тэгээ манайхаа ойлгохгүй билээ л дээ. Ер нь бол социализмын дарангуйлалд тэгж их аимшигтайгаар 70 жилийг өнгөрөөсөн гэдгээ ер нь бол одоо монголчууд маань нэг сэтгэлгээний хувьд бол яг тэр нөгөө социализмын агуугаасаа зарим нь гарч өгөхгүй л байгаад байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Тий, харин тэгээд буруу зүрүүгээ сайхан ойлгоё, тгий ингээд тэгэхээр шал муухраар ингээд сошиал дээр дайрж орж ирээд гэдэг юм байна лээ. Тэгээ одоо бид эргэж гисэн төмөнтэй хараа нэзтэй. За тоглолтод дамжилсан. За баярлалаа. Маш их баярлалаа. Тий, ингээд 30-40 минутаас нь хугацаанд өршөөл хүзэл ирээ. Ингээд болчих юм уу? Ингээд болчихж байгаа. Лекс тавьгаад байгаа шээ. Ингээд болчихсон уу? Ихлээгүй юу? Нэг ам хаалгаараа бүр тэр чигтээ ярих гэж зүтгээд идэж байгаа. Үгүй чи байж л та явуулахгүй. Одоо ингээд нэвтрүүлгийн асууж үлдээгөө сүүлийн асуултыг өөртөө нь үлдээхэ болио. За ашиг орлого ариун байх болтгоо олон түмэнд таалагдах. Шууд зугтлаа. За. Энэ камераа аваа явлаа. Окей. Эргэж камера унтарсны дараа баяртай гэхгүй шууд баяртай. За баяр. За.